кофе уусан чинь сайхан байна. За одоо ингээд кофе уухлаар гоё байна гэдэг нь баахан мэдэм хийстэй ороод ирнэ үстэй. Кофе тэзээ уулмоо. Кофег тэдэн цагт уух хэрэгтэй. Нэг кофе мэддэг юм шиг. Адилхан мэдэхгүй ч гэсэн. Өдөрт тэдийг уух хэрэгтэй чигш. Нийтээр эмч шаацсан. Гиснээс би тэр нэг өглөөний цай маа энэ тэр өдрийн хоол энэ тэр лав эхлэхийн өмнө зөө орой хоол мол гэдэг нэг буцаад байдаг хүмүүст юм хэлье. Хүн хүссэн үедээ иддэг байх хэрэгтэй. Хүссэн үедээ. Гэхдээ өлсөхдөө шүү дээ. Хүссэн үедээ чихээд байна гэсэн үг биш. Өлсвөл иддэг байх хэрэгтэй. Зүгээр амар энгийн логик байхгүй юу? Та нар одоо өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг нөхөртөө, өчийн хоолыг дайсантай. Энэ шал худлаа шүү дээ. Монголчуудыг өвчлүүлэх гэж хэлсэн үг шүү дээ. Орой юм идэж болно шүү дээ. Хүсвэл үнэхээр идмээр байгавал өлсөж байгаа бол хамаагүй идэн шүү дээ. Та нарын араатай амтныг хар. Өглөө нь босоод амар их юм идчихэл оройн юм идэхгүй байгаад байна. Араатай амт өлсөө шууд хүсснээ л идэн. Шүн оройн хамаахгүй шүү дээ. Тэгэл ийм юм биеийн сайн, тийм юм биеийн сайн. 9 шидийн ургамал санал болгоод ах юм. Монголчууд хизээ ургамал идчихсэн. Би айгүй олон удаа хэлж байгаас танигдсан хүнсээ хэрэглээ. Танигдсан хүнсээ хэрэглээ. Хэдэн 100 мянган жил, хэдэн сая жилээр гэх юм. Монгол хүн юунд биеийн дасан зохицсон юм. Тэр хүнс орохоор биеийн тань ш. Энэ бол миний биеинд байх ёстой одоо элемент байна. Уураг байна. Миний одоо биеинд байх ёстой бодис юм таньдаг. Бид нэр энэ зах зээлээс хойш яагаад энэ улаан хоолой хорт авдар, ходоодны хорт авдар, илэгний хорт авдар ингээ 9 шидийн цусны гэдэг ингээд 9 шидийн одоо тий гүйлсэн булчир хаан ч юм уу, донголог булчир хаан ч юм уу, нойр булчир хаан, өөрний ингээ маш олон хорт авдрууд яагаад гарсан бэ гэвэл хүн ер нь хүнсээрээ л өвдөнө. Идж байгаа хоолноосоо л өвддөг. Тэгэхээр маш олон төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүн, лаазалсан, консервлсэнтэй элдв янзын ногоо орж ирээд ингээ Монгол хүмүүс эний чи юм үзээгүй юм шиг асар ихээр нь идээд тэг хүнснээс ч болж байгаа. Хүн бол агаар ус хүнс хураараа за хүнс ч шингэн хүнс шүү дээ. Хүнсэнд ор. Ерөөсө хүнсээрээ л өвдөнө. Хүнсээрээ л өвчлөнө. Хүнсээрээ идэгнэ. Тэгэхээр манайхан одоо энэ бие биендээ худлаа мэдэмх хэрэгтэй болмоор байна. Тийм биеийн зэн, ийм биеинд муу энэ гэж худлаа шаадаг. Та нарын өвөө эмээ ер нь бидний өвгдөөц өглөө босоо тэгж их юм идж байгаагүй. Өглөөний хоолыг өөртөө өдрийн хоолыг энэ хэрэгстэй жинхэнэ манж хятадуудын монголчуудад тараасан өвдөх гэж энийг их хэвээр янзын чон шиг ирүүл болгоочод эднийг өвдөх хэрэгтэй гэж тараасан үг баг. Илаа өглөө босоод бам цунгаар нь тэгэл амар идээд өглөөний хоолыг өөртөө гэл үхтлээ идж байгаа монгол хүн мэдчихгүй. Хараачгүй. Тэгээд нэг олон хооллох тусмаа сайн гэх юм. Энэ монгол хүн зөхгүй. Монгол хүн чинь чон шиг нэг идчихэл аль сайхан цайгаа угаал явж идэг. Тийм үстэй. Хизээ эмээ өвөө чи өглөө босоод үхтлээ идээд идэг байсан. Иргүү бицтэй нар орч чинь надаас өө олдохгүй намайг өөлдөг. Мөнгө байхгүй бицтэй гойлгоч бицтэй. Атаахдаг. Тэгэхээр хүссэн үедээ идэх хэвээр. Гэхдээ тааруулж идэх хэвээр. Монголчууд хэлдэг хэвээр. Дахиад нэг жоохон нэмээ идчмээр санагдсан үедээ л болдог гэдэг. Тэгэл хэрэгтэй.
Тэгэхгүй тэгэл янцаглал эргэж гартлаа идээл жихээл ингээд тэгэл таргалахгүй байна. Монголчууд ер нь их ногоо могоо 9 шидийн илдүү юм хэрглэж байгаагүй. Монголчуудын хүнсний 80% нь мах байсан. Өвөл зөнгөө мах идчихсэн. 100 шин шүлгүүн гээл наадмар хоноо гаргадаг юм уу те. За тэгээ борцоо идчихсэн. Тийм биз? Маха шуузалдаг. За дээр нь маха боогоод хүйтэн булаг руу ингээд савтаа хийждэг. Булгийн усанд хүйтэн. Тэр чинь тэр үед л хөрөх юм уу та. Дээр баабар тэгэж хуцчихилээ. Монголчуудад хоолны соёл байгаагүй. Хөрөгч байхгүй байсан учраас зундаа мах идэж чаддгүй цагаан идэг иддэг байсан гэж. Үгүй шүү. Монголчууд хүссэн үедээ мах идчихсэн. 80% нь мах, 20% нь цагаан идэг байсан. Зундаа бол цагаан идэг идчихсэн. Тэгэхээр намар махаа идэн, өвөл махаа идэн, хавар махаа идэн, борцоо идэн. Нөгөө 5 цулынхаа мацаг цацгийг барьдаг байсан гэж. Тэгэхээр монголчуудын махны хэрэглээ өндөр байсан. 80% хүнснийх нь 80% нь мах, 20% нь цагаан идэг. Өөр ямар ч ногоо зогоо үгсэн хацны саримсны гол, үгсэн хацны бор муу, үгсэн хацны тэр хулуу мулуу дүүпүү мүү тийм байхгүй шүү дээ. Монголчуудад. Ийм ч учраас монголчууд 80% нь хүнсэндээ мах цагаан идэг эргэлж ирсэн учраас монголчууд таргалдаггүй байсан. Мах идэ таргалдаг гэж байхгүй шүү дээ. Тэгвэл мах идэ таргалахгүй. Сүү бүтээгдэхүүн тараг аарч айргаа уугаа таргалахгүй. Тэгэхээр монголчууд таргалалт байсангүй. Яг монголчууд монгол хоолоо танигдсан хүнсээ хэрглэж байхдаа таргалалт байсангүй. 9 шидийн хор тавдар байсангүй. Тийм үү? Чихрийн шижин байсангүй. Одоо судалгаагаар гараад байгаа шүү дээ. Багада цувдаа идчихсэн. 5 цулын мах толгой шир идчихсэн хүмүүс сахараар өвдөх нь маш бага. Би бол багадаас цувдааны хүүхэд байсан. Би багада байнга толгой иддэг байсан. Харин азар одоо 50 гарчаад юу байхгүй. Сахар байхгүй. Одоо миний үеийнхэн бүгд сахарт. Ихэнх нь аргагүй шүү дээ. Толгой цувдаага идэхгүй. Би ч байнга толгой цувдаа идчихсэн юм чи. Наа тамхичин дайжгүй юм байна уу? Монголоос авч байна уу? Хойноос. Үгүй энэ Оросоос байхгүй шүү. Оросоос байхгүй. Энийг хүмүүс электрон тамхитай андуураад байгаа юм. Энэ чин Terra Icos гэдэг энэ хөрөмж нь. Энэ чин тамхи шүү дээ. Нөө хүүхдтэй би чи баг хинц хүүхдтэй. Хүүхдтэй нэг хэдэн жил амьд харагдээ. Эрүүл мэндэ бодъё гэд. За энэ Terra тамхиг бол одоо өстөд Япончууд тэр чигээрээ татчих байгаа. Энэ тамхи жоох үнэтэй. Нэг хайрцаг нь 20,000 байд. Энэ чин тамхи намайг би электрон тамхи сурталчлахгүй шүү дээ. Электрон тамхи бол өстө халаацсан шиж. Электрон тамхи бол жинхэнэ хор тавдар. Энэ гэлцрийн шатааж шүү дээ. Энэ чин одоо тамхиг ингээ хасаадаг шүү дээ. Хасаахлаар цаасны амир шатаа, цаасны хор гэж амир өндөр хор байна. Дээр нь дэлхийн тамхины тариалан одоо Солонгост ч юм уу, Хятадд ч юм уу, Болгарт ч юм уу энэ тамхины тариалангууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хурааж байгаа тамхи дэлхийд худалдаанд гарч байгаа тамхинаас хамаагүй бага байгаа. Дэлхийн тамхины тариалан хүн төрөлхтний энэ утаа тамхиг үйлдвэрлэж дийлэхгүй, навчийг үйлдвэрлэж дийлэхгүй байна. Тэгээ эдгээр юу татаад байна гэхлээр кордон цаасан тамхины үнээр оруулаад тамхи шиг жижиглээд тэгээ та нарт татуулаад байна. Би дээр нэг эсээ сурж үзлээ. Битүү кордон. Тэр ямар ч тамхи хамдагдахгүй. Тэгэхээр монголчууд кордон татаад байна. Монголд тамхи маш хямдхан байна. Ер нь бол яг тамхины тариалан тэгээ боловсруулах үйлдвэрд очих тэгээ ингээд одоо түгэх тийм үү. Тэгээ одоо татвар нэмэгдээд ингэхлээр нэг хайрцаг тамхи хамгийн багадаа 15,000 байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Гэтэл Монголд 3,000, 4,000-аар 2,000-аар тамхи зарагдаад байна. Тэгэхээр энэ зүгээр кордоноор хийсэн тамхи.
хордон татаад байна гэсэн. Би дээр нэг эсээ татаад энийг татчаад би одоо энийг 1 сараас хойш татчихин гэдэг чинь би 6 сар татчихин. За энийг бол японочууд маш ихээр татдаг. Одоо солонгосын баячууд татдаг. Ийм тамхи айкос гэдэг. За нэг хайрцаг нь 20 мянга байдаг. Пачкаар 200 мянга байдаг. Энэ тамхи шүү. Би эрүүл мэндийн тамхи. За энэ ямар ч юу байхгүй. Одоо бох байхгүй. Бага зэргийн никотинтэй гэсэн. Маш бага тунгаар никотинтэй. Иннээс бараг 100 хайрцгийг татхад нэг утаа тамхи 5 тэнцэн. Утаа хайрцаг 5 хайрцгийг татаад хордож явахад энэс 100 хайрцгийг татхад тэгж хорддог ч юм. Маш бага. Тэгээд цаасан шатдаггүй, халаадаг. Маш өндөр температураар халаагаад, цаасан шатаахгүйгээр халаагаад жоохон никотинтэй хэсгээс ороод ингэдэг. Би өөрөө бараг 40 хэдэн жил тамхи татсан учраас тамхи хайж чадахгүй байна. За тамхи огцом хаях юм бол уушгин дээр ямар нэг юм ургана. Яагаад гэвэл миний бие өөрөө никотины чинь таньсан энэ биед байх ёстой. Би тамхинаас гарах гэж үдсэн. Хүн болгон зарим нь зүг зүгээр гарчдаг л байх, зарим нь янз бүрийн болдог л баха. Би тамхи хаяад үдсэн. Тэгсэн чинь зүрхний хэм алдагдаад даралт унаад ерөөсөө ингээд тамхи татахгүйгээр байж чадахгүй. Энэ тамхи бол миний биений нэг идэс болсон юм. Тэгэхээр судалж байгаад хамгийн эрүүл тамхиг аваад татж байгаа. За тэр вип билүү тэр гэлцрийн шатаагаад энэ бацаанууд энэ бол зүгээр л хорт тавтар. Эннээс болж маш олон залуучууд хүүхдүүд гэмтэж чинь, өвдөж чинь, эрүүл мэндээ алдаж чинь. Тэгэхээр энэний эсрэг байгаа. Энэ бол айкос буюу эрүүл мэндийн тамхи шүү. Одоо дэлхийн хүн төрөлхтний бодож олсон хамгийн хоргоо тамхи л гэж бодчих заяа. Өндөр технологиор гаргаж ирсэн. За энэ нөгөө тамхины энэ их зүгээр юм байлээ. Би энийг татснаас хойш бүр би ч утаа тамхи амар татдаг байсан. Тэгээ утаа тамхи болоод энэ рүү орсон. Энийг татаж эхэлснээс хойш уушигнаас бүр амар ногоон цэр гарсан. Миний нарманы энэ хаан тийм юу ийсэн. Тэр ногоон байлаар нус үсээс ингээд нус цэр үлст амар гарт юм бэл. Сүүлдээ тэгээ цэр маань ингээд ногоон байж байгаа өнгөн цайсаар байгаа цав цагаан цэр гараад тэгээ болсон. За эрүүл мэндэ бодож ийн гэсэн. Ер нь энэ одоо ингээл та нарт оромжлуулалгаа энд бичээд байна шүү дээ. Би удаадараа хэлж л байгаа. Наараа шиг болцсон байна. Тэгээ дуучин ган үе шиг цогцломоог байн хүүг ган үе шиг болцсон байна. Тэгээ яг миний наараа шиг болно уу? Нацгаа шиг болно уу? Тэ? Нандаа шиг болно уу? Энэ миний л асуудал. Та нарт юусаа хамаагүй. Яг зүгээр нэг мэрэх, химлэх, доромжлох шалтгаан олдохгүй учраас хамар мамарлууд арай. Ер нь бол ингээл хүнийг эд эрхтнээр нь доромжлно гэдэг бол тийм олигтой хүний хийдэг ажил биш. Тэ? Чихэн тасархаа байна уу? Тэр хүн хөлгүй байна уу? Хөлтэй байна уу? Өрөөсөн гарн тасарцсан байна уу? Тэр хүн нэг нүдгүй байна уу? Хоёр нүдгүй байна уу? Тэр хүний л зовлон, тэр хүний л асуудал. Тэгэхээр хүнийг хамар нармаагаар нь дормжлоо, нүдэнд тэгсэн байна, хамранд тэгсэн байна. Тэгээ өөрөө ингээ ороо харахаар нэг өөрөө ойлгохтой юм шиг. Дээр бол бүр нэг шижгийн илүүдэлжинтэй гахаа шиг нэг заваа авгаа өөрийгөө ингээ ороо харсан чинь хүн мэддэхгүй гахаа мэддэхгүй тэр гидс үзэн онцсон ямар шижгийн биетэй авгаа байна. Тийм хүмүүс л намайг доромжлол гэдэг 9 шидэв. Эрүүл мэндэд анхаарсан. Тэгээ өөртөө арчаатай хандсан. Өөртөө арчаатай байсан. Хамрын хугархай цөмөрхий сүлдө амьсгалахад бэрх болсон. Хөгшрөөд хамар бүр дотгошоогоо нахиу болоод шалчиж ороод тэгээ зүрх хүчил төрөгчийн дутагдалд орсон. Зүрхний хэм алдаад байсан. Ингээ шинжилгээнд орсон чинь хамраа яаралтай. Хамрын хагалгаа таны нармаа чинь цөмөрхий байна гэх. Тэгээ бүх яс нь хуглаад тэгээ энэ чихнээс материал авч хамарлуу хийгээд ингээ нөхсөн. Яагаад гэвэл имплант билүү тэр солонгосын хамарлуу хийдэг. Тэр амар үнэтэй юм билээ 10 сая маяг гэдэг. Тэгээ бид тэр 10 сая тэр үнэтэй тэр имплантыг хамрандаа хийлгэж чадахгүй учраас өөрийн чихнээс мөгөөрс авч хамарлуугаа хийлгэсэн. Энэ бол өөртөө арчаатай хүний шинж. Гэртээ дэргөө 50 гарчлаа.
одоо өөртөө анхаарахгүй болохгүй. Ийм юм. Тэгэл эннээсээ болоод наараа шиг, гахаа шиг гэж 9 шиг дээрээ доромжлуулчлаа. За энэ яах вэ? За тэгээ хамрын тухай сая энд асуугаад байсан учраас хэлжлээ. Дээр нь энэ айкос буюу одоо тиара тамхи гэдэг юм л да. За энэ төхөөрөмжийн бол айкос гэдэг. Энийг сурталчлаад байгаа юм байхгүй. Энэ хөр залгаад. Монголчууд өөрсдөө боломжтой бол юу яах хэрэгтэй. Энэ айкосыг татаад за миний тэр юу яах вэ? Тэр нүүр царай тэр мэр яах вэ? Хамгийн гол нь миний хийж байгаа ажил маш чухал. Би та нараас асуусан да. За та нарын энэ утсаа бариа яваад байгаа эх орончууд, лайвчид тийм үү? Одоо яг би ингээд тоолсон тийм мөнх орилоо мөнх эрдэн, гүн далай тий одоо дух цэцэг ч юм уу наараа гэдэг ингээд лайв хийдэг ингээд Отгон Баатар гэдэг ингээд доошо тоолсон. Холбоод тий одоо ямар Монгол хөвтэй биш босоо Монгол, хөх Монгол, даяар Монгол гэж маш олон холбоотууд. Эднэрийг би лайв хийхээ өмнө хинтээ нийлэх үү? Хэн нь үний, хэн нь худлаа ингэ би судалгаа хийсэн. Энийг би удаа дараа ярьсан. За эдгээр дотор яг үнэнгээсээ эх орны төлөө явж байгаа юм бол үнэндээ миний хувьд байгаагүй. Заавал ардаа нэг ашиг сонирхолтой тижигчтэй. За би та нараас асуусан. Та нарын утсаа бариад утсаараа ингээд лайвыг эх оронго явж байгаа хүмүүс. Наана эх оронго яриад байгаа боловч яг эх орны төлөө юу хийсэн бэ? Тэр хүмүүс эх орныхоо төлөө юу зориулсан юм бэ? Тийм үү? Утсаа бариад эх орондоо хайртай, эх орон минь хулгайч лойрчд гэдэг орилуулах болохоос биш тэр хүмүүс эх орны төлөө яг юу хийсэн? Тэд нар эх орныхоо төлөө амь насаа эрсдэлд оруулсан уу? Тэд нар эх орныхоо төлөө ажиллаа бизнесээ эрсдэлд оруулсан уу? Үгүй тийм байхгүй. Харин би эх орныхоо төлөө юу хийсэн бэ? Намайг эх орныхоо төлөө чи юу хийсэн гэдэг. Би маш их юм хийж байгаа. Би үндсэндээ одоо манай анхнаас нь дэмжсэн дэмжигчдэл хэлж байгаа. Та нарын эх орончид яг ингээд тай засаад студ түрээслээд эх орныхоо төлөө нэвтрүүлэг хийсэн үү? Би үл контент үйлдвэрлэгч. Яг ингээд тай засаад эх орныхоо төлөө нэвтрүүлэг хийсэн үү? Хүн цалинжуулаад би та нарт хэлж байгаа. Энд нэг хүн суудаг. Энд нэвтрүүлэг бант ажилладаг. Нэг хүний цалин байгаа биз? Энд нэг хүн суудаг. Тийм үү? Бас одоо баримтат кино мөн клип энэ төр хийдэг. Бас цалинжуул. Энэ постерууд бэлддэг. Бас нэг ингээ 3 хүн цалинжуулж байгаа биз? За энэ ширээн дээр нэг хүн суудаг. За ингээ 4 хүн цалинжуулж байгаа биз? За энэ ширээн дээр бас нэг хүн суудаг. Ингээ 5. За энэ ширээн дээр нэг хүн суудаг. За ингээ 6 хүн өөртөөгөө 7. Ингээ 6 хүн хэн цалинжуулаад Монгол улсын төлөө эх орныхоо төлөө нэвтрүүлэг хийж байгаа юм. Ардаа нам байхгүй. Ардаа лам байхгүй. Намайг ивент итгэдэг компани байхгүй. Би баримтат кино хийн. Хөрөг нэвтрүүлэг хийн. Захиалга нэвтрүүлэг хийн. Клип хийн. Би захиалгаар киноны зохиол бичнэ. Би захиалгаар жүжигийн зохиол бичиж өгдөг. Энэ мөнгөө энэ залуучуудын цалин зарцуулдаг. Та нар эх орондоо хайртай л гин. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн зураглаачийн цалин би өгчий гэж хэн дуурсан. Эх орондоо хайртай эх орон мөн сүрлээл гин. Үндэсний үзэлтэй цорын ганц нэвтрүүлэг энэ. Энд ирснэх намайг одоо юу найруулсан, юу хийсэн гэдэг авлагчдад энэ хийсэн бүтээлүүдийнхаа зургийг харуулчих. За энэ зөвхөн зүгээр шагнал авсан гол байгаа шүү. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14. Энэ дээр миний одоо жижиг киноны 14 бүтээлийн пост байж байна. Ер нь нийт 30 гаруй бүтээл байдаг. Одоо энэ гэлтэхт чинь надад бол их алдар дагуулсан да. Энэ шилдэг бүтээл наадмын гран-при шагналыг авсан. Гарын тавруу. Гига Муза академийн шагнал авсан.
шин ирэл гэж анхны цом хийцэн. Би энүүгээр гарын 5 мюзикл хийгээд маш олон шагналыг авсан. Ойлгосноо? За сүүлд хийсэн энэ гадаадын фестивалд явж удахгүй нээлттэй их кино. Энэ Либидо гэдэг. Энийг би Ундрия гэдэг нэг хамт ажилладаг охинтойгоо хамтарч хийсэн. Энэ кино удахгүй нээлттэй хий. За энэ бол одоо IP телевизэд байгаа. Шкаф гэх кино. За энэ тэрний эзгүүд гэдэг эротик кино бас IP телевизэд байгаа. Ийм шүү. За энд өлгөх юм уу зөндөө байгаа. Дахиад 10-аад юм байгаа. Тэгэхээр эн чинь одоо 14 гэдэг чинь 24 бүтээл болно гэсэн жүжиг кино нийлээ. За чи юу хийсэн писта гэдэг хүмүүст л би сая зүгээр тайлбарлалчлаа. Тэгээд эх орончд чинь хэн юм үндэсний үзэлтэй нэвтрүүлэг хийсэн юм бэ? Өөртөөсөө асуу. Ямар ч ивент итгэгч байхгүй, ардаа ямар ч нам байхгүй. Ингээд 6 хүн залинжуулаад 75 дугаар. Би 75 зочин хүлээж авч эх орноо яах юм? Бензин яаж үйлдвэрлэх юм? Инженертэй ярьсан. Хүрн үрснээс бензин гаргах боломж байна гэж. Монгол улсын 21 аймагт аймаг болгонд хүрн үрсний орд байна. Монгол ерөөсө хүрн үрсний л орон юм байна. Урагшаа кокс ч нүүрсэн хэдэн сая тонноор байж байна. Тэгээ энэ нүүрсийг нэрээд энэ нүүрснээс бензин гаргах технологи байна гэдэг инженер ярьсан. Имч хүн ороод монголчуудын хоол, илгэний хор давтар, ходоодны хор давтрыг яавал багасгах юм ярьсан. Имч хүн ороод монгол ирчүүд яагаад цөөрөөд байгаа юм? Яагаад эмгтээлэг болоод байгаа юм? Дистрестон гэж юу юм? Гэхдээ энэ зочин болгоныг урьж би та нарт мэдээлэл дамжуулсан. Ойлгож байгаа үстэй. Соёлын тусгаар тогтнол ярьсан, ахуйн тусгаар тогтнол ярьсан, засаглалын тусгаар тогтнолоо ярьсан, цусны тусгаар тогтнолоо ярьсан. Та нарын гар утас барьчаад эх орондоо хайртай гэдэг хулгайчудаас хэн юу хийсэн? Наа чиг ингээд контент үйлдвэрлээд ард түмэндээ юм сонсгоё. Тэгээ одоо үндэсний би бууж өгөөгүй. Би бууж өгөхгүй үзэж байгаа. Намайг 9 шидээр дарамтлаад янз бүрээр сүүлдээ Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх миний хандлт өндөртэй пэйж фэйсбુક хаягийг үүрэг өгж устгуулсан. Ерөнхийлөгч үүрэг өгсөн гэж. Устгасан хүн нь тэгж хэлж байна. Миний хаягийг устгасан нөхөр IT инженер ерөнхийлөгч устгах гэсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажилладаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн кибер засгийн ажилтан залуу. Ерөнхийлөгч Бавкагийн бүх юмыг устгах гэж хэлсэн гэж. Тэгэнгүүт оркууд юу гэж хичээд байна гэхээр за чамайг юу гэж ерөнхийлөгч тоох юм. За ерөнхийлөгч чамайг тоох уу? Тоогоод байна. Яагаад гэвэл би ирлээ зүрлээзүүдийн асуудал тэр хүнд амар эмзэг тусч байна. Миний нүүр ам ямар болох хамаа байхгүй. Миний юу хийгээд байгаа, юу хийх гээд байгаа л та нарт маш чухал байхгүй. Би урвахгүй, 50 хүртлээ урваагүй. Би худалдагдахгүй, 50 гартлаа би худалдагдаагүй. Худалдагдъя гэвэл надад олон шалтгаан байсан. Олон боломж байсан. Ялангуяа сүүлийн 3 жилийн дотор намайг худалдаж авах гэж өөрийнхөө талд илсүүлэхийг хүссэн улс төрийн хүчнийхэн зөндөө болцсон. Би одоо хэдэн жил амьдрна гэж худалдагдах юм. За дараагийн ярих юм маань үгүй нэг дутуугийн комплексыг загнах юм. Дутуугийн комплексоо хөрвөл Монгол дутуугийн комплексгүй юм байхгүй шүү дээ. Бүгд л дутуугийн комплекс шүү дээ. Та нарын өвөө дансандаа сая доллартай байж үзсэн юм уу? Та нарын эмээ дансандаа 1 сая доллартай байж үзсэн юм уу? Та нарын аав нар, ах нар дансандаа сая доллартай байж үзсэн юм уу? Бид нар бүгдээрээ л мөнгөгүй шүү дээ. Бид нар бүгдээрээ л ядуу өссөн шүү дээ. Шинэ жилээр л алим помидор үздэг байсан шүү дээ.
Бид нар бүгдээрээ л дутуугийн комплекстэй шүү дээ. Би л дутуугийн комплекстэй. Би магтуулж үзээгүй. Би үнтэй гоё биелэг авч үзээгүй. Би их мөнгөтэй байж үзээгүй. Би дутуугийн комплекс. Би тэрийг хаанч үлийн зөвшөөрдөг. Ийм ч өлөв учраас монголчууд өлөн байгаа юм. Сүүлийн 30 жил мөнгөний бараа хараагүй. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцаа байцсан. Мөнгөний төлөө та нар ихийгээ хүртэл зархаар. Ерөөсөө мөнгө л олж байвал юу ч хамаагүй болсон. Дэлхий тийм байна. Өнөөдөр сая ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүх явлаа. Гадаадад очлоо. Казахстанд очлоо. Хөрөл сүхийн оронд дансандаа $1 хүү очсон бол казахууд өмнө сөгдөж мөргөн шүү дээ. Хөрөл сүхийг хинч тоохгүй шүү дээ. Нохооч гэж тоохгүй. Угаасаа авилгадаа идэгдсэн. Бохор цагдаа, бохор шүүхтэй болцсон. Бохор тагнуултай болцсон. Бохор улс төртэй болцсон. Ийм хөгжиж байгаа жижиг улсын ерөнхийлөгчийг бүр залбин хоошигч тоохгүй. Тэрэнд орохноо Монголын $1 тэр бомтон очсон бол өмнө нь өстэй казакууд сөгдөж мөргөө гутлын хүнсэн. Казакч гэхгүй дэлхий. Тэгэхээр үндэсний тэр бомтонгуудыг гаргах гэж ирэх хэрэгтэй. Гарч ирэхгүй л та нарын яриад байдаг төрчөө угаасаа байхгүй. Би та нараас хэлж байгаа. Бид нар одоо буудаад эднийг дийлэхгүй. Буудал гэх, байлд гэх. Нэгдүгээрт одоо би буудыг байлдыг гэж хэлвэл өдөөнд дурхирсан гэд надад одоо 20 жил мэл 18 жилийн ял өгөөл надад ирүү үсгээл барайл хийчихнэ. Тэгэхээр ерөөсө буудын алай дайти гэж ерөөсө болохгүй. Тийм биз? Одоо надад хэрэг үүсэх 9 шидэр үзэж штэ. 2 жил 8 сарын дотор надад 12 удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн. Намайг 2 удаа Монгол орондоо ерэн сурвалж баривчилсан. Намайг 2 удаа шүүхийн шийдвэргүйгээр цагтан сорих, цагтаа орох хүсэлт гаргаж намайг хорих гэж үзсэн. Би алдаа гаргаагүй. Би жоохон ч гэсэн хуйлаа мэднэ. Надаас тэнэг хүн байсан бол тэгэл явал хоригдоод явчихвал байсан байх л та. Надад гаднаас мөнгө авсан юм байхгүй. Миний бүх дансыг шалгадаг. Бүгдийг хяндаг. Утсын маань чагнадаг. Тагнуулынхаа орж ирж өрөө мөрөө нэгждэг. Ийм дарамтанд л байгаа шүү дээ. Зүгээр нэвтрүүлэг хийснийхэн төлөө. Одоо би намраас ахаад ч гоё нэвтрүүлэг хийн. Монголын үнэн түүх гэж би контент. Харин энэ үнэн түүхээ хамт хөтлөх нэг гоё хүүхэн хайгаад олдохгүй. Манай хүүхнүүд чи яасан царай муутай юм. Нэг царай муутай үнэ яжууд хоёр царай муутай хүн суучвал үзэхгүй шүү дээ. Ядаж нэг гоё царайлаг хүүхний яжууд суугаад нэвтрүүлэг хөтлөл. Гоё юм л уу. Царайлаг хүүхэн хайгаа олдохгүй. Хүүхнийхэн тархигч би цэнэглэж чинь л дээ. Ийм юм ярина. За ийм байх шүү. За миний одоо энэ уруугч нарыг, долоогч нарыг таньдаг нэг арга байдаг. Жишээлбэл би хөрөн сүхийг муулчихна. Тэгэхээр би нэг хідэн найз алдчихна. За элбэг дөржиг муулчихна. Бас хідэн найз алдчихна. Ардс намыг муулчихна. Бас хідэн найз нь алга болчихно. Ардын намыг муулчихна. Дахиад хідэн найз нь алга болчихно. Би сүүлд хөрөн сүх ингэсэн гэж хэлснээс хойш миний хідэн найз бас алга болчихно. Тэгэхээр энэ уруугч долоогч нарыг ерөөсөө би зохион байгуулалттайгаар ингээд өөрөө би за төлөвлөж байгаа л нэг нь муулангууд нэг хэсэг нь алга болчихно. Айгүй амархан. Хөрөн сүхийг муулахаар нөгөө долоогч нар нь надаас холдоод алга болчихдог. Манай хүүхийг муулж гин гэдэг. Хүзүүг элбэг дөрж ин муулахаар манай элбэгийг муулаад байна гэд хэсэг нь намайг үзээ ятаа шаачна. Ингээ эдгээр чинь нийлээд над руу сошиал руу намайг галзуу солиотой мэдрэл муутаг яриад байгаа байхгүй. За яг үнэндээ галзуу солиотой мэдрэл муутаа дээрээ тулах юм бол та нар болон тэд нар галзуу солиотой мэдрэл муутаа. Яг та нарын дунд яг үннийг илж байгаа айхгүй цорын ганц хүн бол би л болж таараад.
Галзуучууд нийлчихэд намайг галзуу гэдэг байгаа. Солиотой уулгачууд нийлчихэд намайг солиотой болгохгүй. Яг өөрсдийнхөө нэг болгох гэж үзээд байна л. Над шиг ирүүлэр сэтгэж, над шиг ирүүлэр тунгааж, над шиг ирүүлэр бодож, над шиг ирүүлэр ярьж байгаа хүн хаана байгаа? Тэгээ юм ярихаар нэг жижиг л юм ярина. Тэц 3, тэц 3, тэц 3, тэц 4, тэц 4, тэц 4. Утаа. Нөгөө хэсэг нь бордуур. Нөгөө хэсэг нь туулгал. Нөгөө хэсэг нь имэйлт. Нэг жижиг эд эсэл яриад байна. Үндсээр нь өөрчилж иж энэ бүх юм чинь өөр болно. Үндсээр нь өөрчилж иж энэ та нарын яриад байгаа асуудал өөр болно. Тэнс та гоё кофе. Кофе уух. Тэгэхээр ийм байна. Би та нарт нэг л юм тайлбарлая заяа. Та нар биш үү? Өөрсдийнхөө хажуугаар урсж байгаа жижиг горхичин ингээд булангартаа урсаад байна. Бохор амар шороотой урсаад байна заяа. Тэр горхийг та нар цэвэрхэн болгох гээд үзээд байна. Тэр горхийг цэвэрхэн болгох гээд. Тэр их гол нь урсгалынхаа дээр бохор байгаа гэдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Би их голыг чинь булангаргүй цэвэрхэн болгоё гэж алуулчих гал үгүй ядагдаад яваад байгаа. Ойлгосноо? За би бүрийн самбар дээр та нарт зураад үзвэл. За энд одоо нэг хүн амьдарч байлаа, нэг айл. За энүүгээр нэг ингээ горх урсж байна. Энэ горх нь бохор. За энд нэг айл байна. Бас энүүгээр ингээ нэг горх урслаа. Бохор. Энд нэг айл байна. Тийм үү? Энүүгээр нэг горх урслаа, бохор. Тийм үү? За одоо энд нэг айл байна. Энэ горх нь бохор, булангартай. Тэгээ эн чинь бүр ийшээгээ ингээд бүр их гол болж байгаа шүү дээ ингээд. Бүр ингээд их гол чинь тэр чигээрээ булангартай байна. Ойлгосноо? Ингээд тэр чигээрээ. Та нар гэтэл өөрийнхөө гэрээ хажуугаар урсж байгаа. За энэ туулын хурдны замыг болийлээ. Тийм үү? За энэ имэйлтэй хужаа нарыг зайлуулъя. Тэ? Энэ хотын төгжрлийг зайлуулъя. Энэ Улаанбаатар хотын агаарын бохордол их байна. Тийм үү? Энэ төсвийн мөнгө хулгаалаад байна. Энэ эмнэлэг хүрэлцэхгүй байна. Энэ сургууль хүрэлцэхгүй байна. Энэ цэцэрлэг хүрэлцэхгүй байна. Тийм биз? Энэ монголчуудын өвчлөл их байна. Энэ хар тамхины донтолт их байна. Тийм үү? Энэ бие үнэлэлт тэмбүү их байна гэдэг ингээд та нар ингээд гэл урд голоо тунгалаг болох гол үзээд байгаа байхгүй. Энэ хэдэн мянган Монголд болж байгаа юм алга. Бүх юм энэ одоо махны үн байна гэж гуцж байна. Энэ нөөц юм халга болчихлоо гэдэг ингээд жижиг асуудал яриад энэ та нар. Ингээд салбарлаад. Гэтэл яг үнэндээ энэ ингээд тунгалаг болох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл энэ голчин өөрөө битүү булангар байна. Энэ Монголын төр ирлээ цурлыг зууж шигцэн байна. Монголын махны үнийг хятадууд базж байна. Ойлгосноо? Би энийг чинь цэвэр болгож иж энэ их гол чинь цэвэр болж иж энэ доошоогоо та нарын асуудлууд ингээд шийдэгдэж цэвэр болох юм аа. Ойлгож байна уу? Энийг монголчууд ихэн булангартай бол адаг нь булангартай гэдэг нь шүү дээ. Энийг их голоо тунгалаг болго. Ойлгосноо? Тэхийн тулд бид нар энэ ирлээ цорлыг зутаа салах хэрэгтэй. Төр удирдах байгаа. За ирлээ цорлыг зут гэхлээр Монгол улсын үндсэн хуулийг зөрчөөд ерөөсө дэлхийн бүх улс оронд хүний эрхийг дээдлсэн. Тийм үү? Шашин шүтлэг, арьс өнгө, угсаа гаруулаар нь ялгуурлахгүй ардсан улс байна гэд дэлхийн бүх үндсэн хуулийг заасан. Наадтай. Гэхдээ яг үнэндээ бол хамгийн их цус ярьж байгаа хүмүүс чинь англичууд, цэвэр англи, германчууд төрдөө цэвэр хохтойч нь ажиллаж байна. Оросын төрд, славянууд. Тэмж яг цэвэр орос хүн. Хятадд яг хан үндэстэн төрөө барьдаг. Хизээч ирлээ цөрлөөзөд төрлөөгөө гიშгүүлдэггүй. Тэд нар мэднэ
их мөнгөнд их орон байхгүй. Иргэний зүүнд их орон байхгүй гэж мэднэ. Ойлгож байна уу? Дэлхийд амар цус ярина. Тэгэхээр одоо намайг Монгол та нар цус ярьж иргээл загнаадах юм. Дэлхийн бүх улс орн цусаа ярьж штэ. Дэлхийн бүх улс орн үндэснээ хамгаалж удмын сангийн хуультай байна. Удмын сангийн хууль. Тэгсэн чинь Монгол улсад удмын сангийн хууль байхгүй. Монгол хүнийг хамгаалсан удмын сангийн хууль байхгүй. Монголд малын удмын сангийн хууль байгаа. Үхрээ хамгаалаад байна. Адуугаа хамгаалъя гэж. Хонио хамгаалаад. Малын удмын сангийн хууль дээр нэ хүний удмын сангийн хууль байхгүй. Тэгэхээр би зүгээр Монгол хүнийг хамгаалсан удмын сангийн хуулийг гаргаажээ. Тийм үү? Тэр эрлээ цөрлөж хүмүүс мөрөөрөө бизнесээ хийгээд хэвлэлээ ажилуулад, уурхаагаа ажилуулад, замаа тавиад, гуанза хятад ресторанаа ажилуулад амьдрал та. Монгол улсын хууль тогтоомжийг дагаад татвараа төлөөд ингээл эвтэй нэртэй амьдрах хэрэгтэй шүү дээ. Гол нь энэ төрд байгаа. Энэ засгийн газрын ордон төр энэ ардсан нам ялангуяа. Эрлээ цөрлөж үзүү шигцэн. Монгол улсаар наадаж дуусчих. Та нараар тоглоод байна. Эмээ өвөө минь боломжоо эдэлж чадаагүй, аав ээж минь боломжоо эдэлж чадаагүй, ах эгч нар минь боломжоо хулгайлуулсан. Бид нар боломжоо хулгайлуулсан. Одоо энэ үр хүүхдийнхээ боломжийг авахлаад алдмааргүй шүү дээ. Би ингэж л юм яваад байгаа шүү дээ. Цус цэвэр нэвтрүүлэг. Дээр нь намраас явах Монголын үнэн түүх нэвтрүүлэг. Баабар Монголын түүхийг ямар муухай гутааж ийн, яаж доромжилж ийн. Энэ өөртөө философч гэд нэр өгсөн Молор Эрдэнэ Монголын түүхийг бүр төвчхийн аргагүй гутааж. За энэ од мөндөр, тэр FM радиогод, тэр зандаа гоош, сосор барам, Тэмүүжин эдгээр Монголын түүхийг ямар аимшигтай гутааж байна. Тэр Отгон баяр, тэр Үлзийбаатар гэдэг нэг түүхч ирлээз. Ядтай ирлээз тэр. Би одоо тэгээд Монголын үнэн түүх номыг хийхин тулд ном нэвтрүүлгийг намраас зарцахын тулд би өөрөө маш өндөр судалгаа хийж байна. Одоо миний уншиж байгаа номнууд ингээд зөвхөн түүхийн гол, түүхтэй холбоотой энэ ч яг зандаа харивд лувсан данзаа харивжаагийн догшоо утгат лувсан данзаа харивжаагийн юу цомрлог. Ийм их ном одоо би судлаад ингээд уншаал байж байна. За тэгэнгүүт над руу Оросын түүхийг ярих нь гэдэг. Оросууд Монголын түүхийг зохиосон. Коммунистууд би энийг ярихгүй. Барууныхан зохиосон. Би энийг ярихгүй. Хятадууд Монголын түүхийг зохиосон. Би энийг ярихгүй. Оросын түүхийг ч няцаана, барууны түүхийг ч няцаана. Энэ доромд руу гаргасан хятадуудын гаргаад байгаа шин дээр хуулахын түүхийг ч няцаана. Үнэндээ бол Монголын түүх юм байсан гэдгийг л би та нарт хөтлөгчтэйгээ хамт ярьж өгөх гээд байна. Ингээд би Монголын үнэн түүх цуврал контентыг хийж байна. Өөртөө орж ирж байгаа би мөнгөө өөртөө зарцуулж чадахгүй. Сая жоохон зарцуулаад хамар мамраа янзлууллаа. За тэгээд намраас Монголын үнэн түүх нэвтрүүлэг шинээр цацагдаж эхэлнэ. За юу яа? Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг өнгө төрхөө өөрчлөөд бас шинээр гой цацагдаж эхэлнэ. За юу. Тэгэхээр та нар яах вэ гэхлээр цус цэвэр нэр цэвэр төлбөртэй групп руугаа орж нэвтрүүлгүүдээ үзнэ. Би энд маш их мөнгө зарцуулж байгаа. Одоо би баруун аймагуудаар яваад намар цацах Монголын үнэн түүх нэвтрүүлгийнхаа зургийг авах гэж байна. Зураглаачтайгаа дороомжтойгоо яваад. За ингээд намар 9 сараас Монголын үнэн түүх нэвтрүүлэг, цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг төлбөртэй пэйжээр цацагдана. Надаас ямар л мөнгө гарч ийн би тэр мөнгөө төлбөртөөр үзүүлэн бүтэн жилийн төлбөр нь 60,000 гэж хэлээд байгаа. Одоо миний төлбөртөө сувг энэ байж байна. 127 гишүүнтэй. Гэхдээ цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн бүх дугаарууд энд орж байгаа. Бүх дугаарууд орж байгаа. Энэ 70 хэдэн дугаар орно. Бүх ярилцлагууд орж байгаа. Энэ үнэн худлын дэнсээ орхон тул орсон дугаар. Бол багшдаг. Огч шүү чи чадахгүй бол хүүхдээ ч нэг өдөр хүүхдээ болохгүй яах юм бэ?
Тийм байна. Тэгээ энэ дуучин дэлгэр мөрөнгө орсон дугаар юм шиг байна. За энд бол ингээд төлбөртэй сувгуурвал театр үзүүлж байна. Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчтэй. энэ хөхөө ах орсон. Хөөхий хөхөө ах маань хүнд өвдсөн байгаа. Тасгалтын орлогын үед Театр үзүүлж байна. сайн байцгаана уу? Энэ нэг бөө залуу оруулсан нэг зайрын. Театр үзүүлж байна. Сайн байцгаана уу? Эрхэм Энэ ч нөө цэцэг бог цэцгээ орсон дугаар. Баячууд нь авч тийм гэж борчуудын амьдарч байгаа сэлэг болдог. Хамгийн борчууд нь амьдарч байна. За ингээд нэвтрүүлгүүд маань бол төлбөртэй сувгуургаа орсон. Дараа жил гэнэ эрэх намраас Монголын үнэн түүх цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг хоёр орно. Дээр нь жинзи үеийнхэндээ залуучуудаа зориулж би бас нэг Монголын тухай богино хэмжээний сонирхолтой контент хийж байгаа. Ингээ би бол ганцтай чинь ганцаардахгүй гээд олсон бүх мөнгөө л нэвтрүүлэгтээ студидтэй ажилдаа зарцуулж байгаа шүү. Та нар надад баярлалаа гэд 1000 цаас өгсөн байхгүй. Сүүлийн 3 жил бол бүр 500 төгрөг өгсөн ч хүн байхгүй. Би гэхдээ та нараас мөнгө гоохгүй гордохгүй хийх ёстой юм хийн. Энэ бол орныхон төлөө хийж байгаа миний одоо ажил. Тэгэл нам дуудалтагдсан л гэн намаас мөнгө авдаг гэн зоргороо шаашд надад нам мөнгө өгдөг намч гэж бидтэй хаана байх вэ? Ардс намынч байхгүй болгоод ардын намынч байхгүй болгоод хөрөл зүхийнч байхгүй болгоод элбэг дөржинч байхгүй болгоод тэгэхээр хэн надад мөнгө өгөх юм? Өгөхгүй шүү дээ. Нэг улсаас мөнгө аваад ардаасаа улс төрчтэй санхүүжээ шаагаад ингээ зохиогоо шаагаад их юм. Тэгээд байгаа юм хүрээ дээр миний авсан мөнгийг хамт тоолох юм уу гэж. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Тулдаан зөвхөн шонхрууд байна.